Чи наагаад байгаа мó наа чи? Өмсө бодсон юм. Чиний өмсө. Гүү наац. Наа тавсгүй бодсон. Чиний өмсөхгүй наац. Гүү наад нэг бодог энэ чи наад чиг бодон ч гэлэлцтэй. Мөнгө шил дэмий юм л юу нүрээд. Гэхдээ ер нь харахаараа л автмарсан. Өөрийнхөө мөнгөөр хүн өөртөө хитэн хуруундаа бүгж авна. Тэр одоо гүлийн 10 хурунд зүсээр яаж гэдэг. Ер нь 10 өөрөө төрлийн кремтэй байсан ч яа тий. Хай. Өдрийн минь төргий. Юу яа entertainment тий. Хөвөн чихэр нэвтрүүлгийн дараагийн дугаар хүрэхэд бэлэн боллоо. YouTube дээр бидний тэгсэн шүү дээ. Уг нь бол айтайхан л ярих юм урдталтаа алцсанхаа болчихвол чи нөгөө өөрөө алцгар нэвтрүүлэг хов бацдаг хүүхнүүдтэйгээ чөлөө цагийн зүгээр ер нь л энгийн л юм нэвтрүүлэг. За нэвтрүүлгийн түншээр Канадын алдарт витамины Jameson брэнд хамтран ажиллаж байна. Баярлалаа. Дасгал, ажил, амьдралын сорилт мөр эрч хүчээр мэдэр. Jameson Power. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь. За өнөөдрийн гуруулаагийн ярих сэдв бараг эмхтэй хүн болгонд байгаа хаа. Тэгээ нөгөө комментод ингээ харсан байхгүй юу? Тэгсэн чинь тэрэн дээр нөгөө бүсгчуд гисэн байлээ. Яг ингээ зэрэгцээ сууж байгаа топ баццаа юм шиг амар гоё гэж тий. Тэгээд тэгжсэн. Тэгэхээр эмхтэй хүмүүсийн нэг түгээмэл бидэрт нэг байдаг нэг онцлог юу юм гэхээр шуналхгүй. Шунал. Бүгдэнд нь байгаа. Би шуналгүй гэж ярьдаг штэ тий. Тэр нь болохоор одоо юу гэдгийг эд мөнгө гэдэг юм үний тэр нь бол биш шүү заяа. Тэгэхээр нэг юм хоббирч ингээд өнгөхгүй байсан ч гэсэн бараг ингээд авмаар буцаж очиж ингэж зорж нөгөө дэлгүүрээс авдаг ч юм уу тий. Тэгээд тэрийг нэ хэрэгжилж байгаа юм байхгүй гэж цуглуулад байдаг. Тэрийг шунал гэдэг. Тэр шунлын талаар ярина заяа. Энэ шунлын талаар ярих юм уу? Бас нөгөө нэг юмнууд эдэн шүү дээ. Ингээд мөнгө янз бүрийн юм хобби мобинд бол мөнгө зарцуулдаг заяа. Тэгсэн мэт л ингээд хүмүүсийг ерөөсөө тавьж явуулдаг. Бүр тийм сэтгэлийн шуналтай хүн гэж байдаг гинэ. Бүр ингээд нэг юм найз залуугаас салах гад тэгэхээр ямар нэгэн арга хэрэглээд тэр хүнийг хажуудаа байлгаад идэг. Бүр сүүл рүүгээ хоёлаа найзлие гэд чамаагүй хажуудаа байлгаад идэг. Тийм хүмүүсийн чинь сэтгэлийн шуналтай хүмүүс гэдэг. Тэр чинь бүр хүртэл шуналтай орд юм билээ шүү дээ. Тийх бах тий. Өөр авахгүй тэр чинь авахгүй агаар нэг өрөөлт өгөхгүй байгаа байхгүй. Нэг их шунал юм да. Тавьж явуулах хэвээр хүмүүсийг тавьж явуулсан дээрээ. Тавьж явуулчих. Сайхны хүсэл good bye гэдэг байгаа шүү дээ тий. Манай хуасаа анагийн. Тэгвэл нөгөө дараагийн хүн ирэхгүй шүү. Үгүй дараагийнх нь ирсэн ч гэсэндээ өмнөө явуулдгүй тийм шуналтай хүмүүс байна. Явуулаа чи хичнээн хүнтэй байх гээд байгаа юм би тий. Нэгэнд л гомдож ойлгоотой нөөцөнд амжаа. Юу яа гэж. Тэрийг одоо шуналтай хүн гин үсттэй. Гинэлтэй. За яг наа ч бас сэтгэлээ. Одоо бид нар бол бодтой буюу гарт баригддаг, нүдэнд харагддаг шунлын хандлаар байна. Одоо жишээ нь чи юунд одоо хамгийн их мөнгө зарж байна? Хоол штэ. Биш ээ одоо гэр орно. Хоол ч бол идээ дуусч штэ. Тэгээ биений мөнгнүүд бүгдээрээ хоолнд л үргэлдээд байгаа чи яхаа. Ой. Тэгээ тэр чи буцаагаад хараад юу харагдчих. Одоо гэж авах юм уу? Яг ингэж авах юм уу? Ерөөсөө дэлгүүрмэлгүй өөр ч онгоохгүй юу ч ингэж зарлагдах юм байхгүй байгаа штэ тий. Энэ тэмүүч байхгүй лээ штэ. Тэгээд тэгсэн ингэж ерөөсөө юунд мөнгө өрөөч ингэх хоолнд л мөнгө өрөөцсөн байгаа юм чинь тий. Тэр би тийм талт байна. Гоос ингэж мөнгө хараад зарлага харахаар ингэж юунд их мөнгө өрөөд юм гэхээр хоолнд л өрөөд юм. За яг өөрийнхөө нөгөө хобби мобинд аягүй их шуналдаж мөнгө өрдөг юм гэх юм бол номонд амар их мөнгө өрдөг. Сайн ийм дээр үеийн хэвлэлийн тиймэрхүү ном байх юм бол ерөөсөө тэгэл анхны хэвлэл бол тэгээд баг хэлсэн үнээр нь шахаа авчдаг. Тэр л миний амар том шунал. Тэгээд номын баяраар хавар намар хоёртой нэг болно шүү дээ. Тэгээд тэр чинь өмнө нь болохоор хавар намартай биш зөвхөн хавартайжлаа намартайжлаа анх зохион байгуулж байхдаа нэг жилд нэг болдог байсан. Тэгээд тэр үед нь болохоор бүр амар их баг дансан 600 сая төгрөг байсан. Тэр 600 мянгаараа бүгднгээр нь хямдарсан ном аз хураараа 72% хямдралаас ном аваад. Тэр бүр амар очрлох өстэй. Тий амар очрлох өстэй. Чи гадаанаа ингэж бүр цурцсан ийм амар очрох авч тэгэл тэнд дондор ингэж ихцэлтэл ороод тэгэл энийг авна гэл. Тэр л миний одоо нэг шунал юм уу да. За тэгвэл эдэлж хэрэгэлдэг юм хамгийн их мөнгө үрдэг одоо чиний нүүрний будаг байсан шүү дээ. Байсан. Одоо болцсон. Тий. Одоо нүрээ будах нь багассан байна. Нэг хэсэг нүрний будагт амар мөнгө үрдэг байсан. Тэгээ тэр ихтэй бүр ингээд амар солиотой юм шиг нөгөө гадны артистуудын бичлэг үзэл гадны тэр нөгөө нэг бүтээгтүүнүүдийг амар их авна да Ансия Бэйрлис тий. Тэгээ одоо ерөөсөө ингээд нөгөө тэд нар чинь яаж яахт ингээд яг Монгол хүнд
таарсан тийм өнгөнүүд бас биш шүү дээ тий яг тийм төгөмлөл ахгүй л тий тийм ягаан нэг тийм цэгэр мэгэр хизээж хэрэглэгдэхгүй байгаа нүдний тань байна тавьсан. Тэгээ тэр ингээ харахаар байж лаас тий байж лээ амар хэцүү. Тэгээд хаяа хайж чадахгүй амар үнэтэй авцсан нэг тэнэг 300 400 мянгаар авцсан гэж яах шиг. Тэгээд хугацаанд дуусна нөгөөдг нь. Тий амар хэцүү. Гэхдээ одоо бол хайрцангуй гайгүй болцсон. Одоо зүгээр амар минимал болоод нэг хитэн боронгийн юм жижигэн тэн л авч явдаг болсон. Ер нь бол манай нөгөө нэг Монгол бүсгүүчүүдийн түгээмэл өнгөнд бор өнгө байхгүй юу угаасаа. Угаасаа бүлтнүүд юм чи яах юм? Тэр штэ. Яа тийм юм байна. Чиний хувьд ингээ их одоо мөнгө өрөөл байгаа юм чи юу вэ? Би юу яасан штэ. Би өнөртөө усанд амар дуртай. Тэг өчтөр Улаанбаатарын Шанель дээр орж нөгөө Чернелийн ягаан шин Шанелийг өнөрлөж байгаа хийсэн байв. Хэсэг хар зогсон. Хар зогсон. 100 мл-тэй нөгөө нэг парфюм барилттай юу гэж байна. 878 гэж юм л да. Тэгээ би амда чамаа би амда. Миний хотноо. Хизээ нэг цагч миний хотноо гэл тэгээ бодож байж байгаа юм чи. Өнөртөө бас бол байна. Тэгээд өмнө нь болохоор тийм гоёл чимэглэлт айгуу хөнгөөрдөө өрдөг байсан. Ойтон махта 70 мал буу штэ тий. Хэрнийг охин 20,000 төгрөгөнд 3 ийм зүйлд эмэг сонгоод авах гэдэг нэг ийм фэйсбүүкээр явдаг гэсэн багцлаад ингээ гуруулаа ингээ 20,000 төгрөгээ зардаг гэсэн байхгүй. Би тэр ихсэн мэдрэлтэй юм шиг авдаг гэсэн. Би ч айгүй ганган байлаа шүү дээ. Тэр чи аваад гангараад ямар сандал манай ихч нуугаа тавьсан байсан чи бүр хутгаар хөшөө тэр юм аваад хүнд бэлгэн өгч байгаа тийм. Тэр нь айгүй шуналтдаг байсан. Тэгээ би хувцаах айгүйх дуртай байсан. Оюутны 70 буунгууд хүүхдүүд чи шоудад алгалдаг гэсэн шүү дээ. Би бол зүгээр дэлгүүр л ордог гэсэн. Дэлгүүр ороод хувцаавс аваад өөрөө баярлуулаад ганцаараа дэлгүүр өсөх дуртай болохоор хувц авдаг гэсэн. Одоо надад мэдгүй айл болох юмнуудаа хаяал байна. Хэрэггүй би дахиж хизээч наадах чи өмсөхгүйгээл хизээч хэрэглэхгүйгээл хаяал айл болох ингээл чигдрүүлээл ингээл нэг юм зэгцтэй байх гал амар хичээжлээ л да. Тэгэхгүй бол нүүд суудл хийнэ гэдэг чинь бөөн л хог новшиг тийм шүү дээ. Ер нь бол тэгэл хаяал дахиж нүгээл дахиж ягаал хаяал хайсаар одоо юм үлдчихэв нү. Ер нь ингээд за юмны хоббитэй бүсгүүчүүдийн зэ гутлын хоббитэй эмэгтэйчүүд амар хэцүү шүү дээ. Манай ээж гутлын хоббитэй тэгэл ингээл одоо өвлийн гутал гэхэд нэг өвөлд бол багтаа нэг 3 өвлийн гутал аван зэ. Тэгэл шкафны дээгүүр бөөн гутал, гадаа балкон дээр бөөн гутал ерөөсөө юу л нээж гутал. Амар хэцүү. Тэгээ хаяад нэмэр байхгүй ерөөсөө айгүй хэцүү. Тэгээ амар ховртой. Ээж нөгөө нэг 35 6 өмсдөг болохоор би анивтер чинь 38 ээжийн гутлнууд л амьд цэр үлдсэн байхгүй юу? Бас бүх юмнууд манайх бас ажиллах ингэж яа тий ингээд нөгөө хувц нарыг чинь ингээд өмсөд явж штэ нэг арзмаар таардаг юм чи гутлнууд нь л өстой. Яа тэгэд ингээд ээж гутал байхгүй. Яас хүчтэй бай 2 3 гутал штэ. Наач хуучирсан. Одоо загвар нь хоцрогдоод одоо ийм гоё тэр юм яжил тэр нөгөө нэг юуны фэйсбүүкийн дэлгүүрүүдээ ямар амар мэддэг юм бэ те. Бүрийн ухааны хаанаас юу авах мэддэг те. Тэрнээс гутлуус энээс гутлуус гэл. Гутлын хоббитой бол нэр дүүрэн л яжил овртой. Дөрвөлжин хайрцагтай болохоор ядаргатай юм бэл. Тий. Гутал чи яг одоо миний хобби байхгүй юу? Тэг өсөйтэй гутал нэг тийм амар өмсөж чадахгүй. Гэхдээ ингээд цуглуулах айгу хоббитэй. Тэг яасан ингээд гэсэн чинь нөгөө нэг ягаад хоббитэй болсон болоо гэж бодоодсэн чинь бэлгэн нэг ирсэн юм бэл. Тэгэл өсгөтэй гутал нэрээ тэгдэг байсан те. Нэрээ ирсээр надад айгу гутал ирсэн шүү. Би аим ихчээс нэг гутал авч ирсэн шүү дээ. Улаан гутал те. Надад чам зарах нэг улаан гутал байгаа шүү. Ямар гутлын 38 арзмаар надад нэг жоохон юу байгаа. Өсгөт болохгүй одоо өсгөтэй улаан гутал. амар би. Баатаагаас авсъя. Амар их гутал цугларсан. Тэгсээр агаад нөгөө нэг ингээд дүүфлнүүд чи өнгөрөө цуглараад тэгээд одоо сүүлд болохоор би чинь түрээтэй гутланд агиох дурлсан. Ер нь тэгээд бас өнгө гээл. Йоо түрээтэй улаан гутлыг тэрийг хизээ өмсгий. Та яа чи дараагийн хүн хэр дээр ингээс авчих. Би авч чанаа улаан гутлыг тэрийг өмсч үзсэн нэрээ. Яа. Гүг нэр үнэхээр хүн болгоны хобби өөр тий. Тэр намхан хүн байл зүгээр ингээ саснаар хүчигээ дөрчдөг. Зүгээр гуталтмөр тий. Энэ нэг юм вигийн доотлон байж байгаа тий. Би гуталтмөр шиг харагдана. Би дараагийн тэр нэвтрүүлэг дээр өмсөд ирээ зэ. Тэр чинь тэгээ нөө зогцоолно гэж нэг юм байна шүү дээ. Юугүй л юун дээр чамаагүй өмснө гэж байхгүй шүү дээ. Тэгтээ гуталнд бол үнэхээр хобби дээ. Тэгээ азар яг одоо манай хоёр охин миний гутлыг өмсч чадгаа байсан. Тэгвэл л ингээ бодоо болох гэдэг байна. Одоо нэнэд миний тарж байгаа. Одоо өвлийн гутамтлыг алж эргчлээс миний гутлыг бол одоо өмсөхгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр айгүй амар ингээ болчихж байгаа. За өсгөтэй гутал бол хинтэн ч орохгүй ойлгомжтой ингэж. Дараагийн бүр ингээд шуналтаж хид байсан чамаг авдаг юм болохоор бөгчнүүд
Би бүр айгүйх бүүж зүүдэг. Бүр өдөр болгонд хувцсан дээрээ ингээд өнгийн зогсуулж ингээд зүүдэг. Тэгээд дандаа нар чулуу болохоор чулуун бүүжинд айгүйх дуртай. Тэрнээс биш одоо юу гэдгийг алт манайд биш л те. Тэрэнд бол нэг юм дуртай ш. Юу мөнгөн бүүжнүүд бас гоё яагаад гэдэм юм. Тэгээд юм чулуун бүүжнүүдийг бол бүр ингээд зөөрж очиж байгаа даваад сонгоод өнгөнгөөр нах айгүй дуртай. Аксессуартай болоод юм ярилдаггүй л үү те. Хувц залган дээр л яг өөр юм. Тэгээд би хэдэн жил цуглуулж байгаа юм бол аксессуар гэдэг ингэсэн чинь оюутан байхасаа цуглуулж байгаа. Одоо намайг би оюутан байхдаа авсан эмг зүйл хүртэл одоо хүртэл байдаг биш. Тийм муудсныг хайдгүй мүү? Муудахгүй шүү дээ. Ягаад мууг нь авна гэж. Гүйгүү. Одоо энэ чинь юу ааш олон жил болохоор чинь нэг л сам аан хадгалахаар нэг жоохон ингээл нэг зэм юм гардаг шүү дээ. Үгүй тэгэж хадгалдаг нөгөө хадгалах юугаа мэддэг. Тэгээ дээрэс нөгөө хийх нөгөө мөнгөний холцтой байдаг учраас харлаад ч юм уу зэврээ зүуд болдог байхгүй. Тэгэд ингээ удцсан бүр ингээ 10 20 жил болж байгаа одоо баг нямиг ус ах их ч тийм бүүч юм. Зүйлтнүүд бол байна. Тэгээд яг нэг түүгээд ингээд авахтаа тэн дундаасаа баг нөгөө хинж авахааргүй тийм сонин содон нөгөө загвартайг нь авчдаг болохоор юу нэ хойждгүй шүү дээ. Загвар нь хойждоггүй юм шиг байгаа юм. Тэгээ тухайн үедээ бол тэрийг нэрээ хүн хараад ойлгохооргүй тийм хичээч юм л авцсан байгаа юм л да. Тэгээ одоо ингээд юм болохоор цаг үетэйг нийцээ болоолаа. Тийм. Би одоо систем юм. Би одоо ингээл аль болох юмны ингээл нэг жоохон чанартай жоохон үнэтэйг нь авч нэг 2 3 жилээ ингээ барьдаг нэг тийм л юм одоо ингээ авахгүй болвол хичтэй ойтоматик хог цуглуулаад хамаагүй хог цуглуулаад нөгөөдгөндөө ээж хог авчлаа хувцсны өөдс авчлаа тэгчлээ наадгаа дахиад хэрэглэхгүйгээд тэгсэн хэлэлцтэй авир хэцүү тий ядаргаатай гэхдээ ингэдэг байсан одоо ээжийн өөрийнх нь ч гэсэн авсан хогнууд байна шүү дээ адилхан л эмгтэй үеийн ч хогнууд байна шүү тэр ингээд бидний нөгөө нэг хүүхдийн ордонд байхад жүжигсэн тоглолт моголт их амар хэрэг болдог. Би гэрээсээ баахан хувцгаа, баахан новсч байдаг ш. За наадхаа тохирох юмнуудыг яагаараа гэл айл тэндээ ингээл замхраал хайч. Тэгэлээж хүний имийг аваад явлаа мавлаа гэл тэгэнгүүт заснаач угс хэрэггүйсэн дөө. Эргээд ингээд ярихаараа яа. Тийм. Тэг амар хэрэг болдог. Зарим хогнууд бол хэрэг болдог шүү. Болно. Ер нь л хэрэг болдог штэ. Одоо жишээ нь манад чи би бас нэг айгу сонио хоббитэй нөгөө ойдлын нөгөө өөдс гэдэг штэ тий. Тэрийг цуглуулах бүр үнэхээр хоббитэй. Ойдлын өөдс гэдэг материалын өөдс ахгүй ямар материал боотой. Би бүр ямар солиотой ингэ сууж юм. Яг тэрийг хадгалах юм бэ? Манай гэдэг штэ. Би нөгөө өөрөө юм ойдог учраас тэрийг бүр чи ингээд эвлүүлж ингээд зүүж юм яхаар гоё байдаг байхгүй. Тэгээ одоо нөгөө цагаан сарын нөгөө нэг бүс дээлнийхээ бүс мэс гэдэг юм өснийхээ гэр мэрийг өөрөө бүгд нь хийдэг учраас ялангуяа тэр торгоны одоо тэр үлдэгдэл юмнууд бол манай гэрээр дүрмэд тэр надад нөгөө хээгийн тааруулж ингээд юм хэрэг гой санагддаг байхгүй. Тэр юм хачаа хоббитэй гэх юм уу. Тэгээ хайдгүй өрөөсөө ингээд бас гоё ч юм уу. Хоорондоо ингээд нөгөө өнгийн зөрүүлээд хээгийг ингээд эвлүүлчих хэрэг гоё харагдаад байдаг. Тэг яг нэг хийдэг үн болохоор л тэгж байх л гэж бодоод байдаг шүү дээ. Одоо ингээд яг жинхэнэ яг хобби гэхээр надад санаад орж жүжигчин ундрмагийн нөгөө сандал цуглуулдаг. Тийм тэр хобби л байна л да тий. Яг тэр шиг юм байна уу? Заа цуглуулдаг. Үлцгийг хөвчөрөө. Тийм билүү? Бас заан нэгэн цуглуулдаг тийм тий. Амар заан цуглуулдаг. Тэр сандал өстэй гоё. За тийм. Минийх одоо номнууд байна дөө. За ном бол байгаа юм. Яг тийм одоо нөгөө тэр үстэй юу гэх юм бэ? Интерьер юм. Тий. Интерьер л юм байна л да тий. Сүүлийн үед нэр юу яадаг болсон шүү дээ. Ийш тийшээ нөгөө явж байгаа хүмүүс ч гэсэндээ явж ирэхээр нөгөө хөрвөчний наалтнууд одоо их бэлгэлдэг болсон. Тэгэл энэ тэндээс ирсэн хөрвөчний одоо жишээлбэл аамын салонгос явж ирчээд нэг айгүй өргөн хөрвөчний наалт өгсөн тэр тэн дээр байж байгаа. За тэгэл хаасаагүй орноос ирсэн. Тийм. Тэр хөрвөчн дээр байж дээ. Тэр айгүй амар санагдаад. Дасгал, ажил, амьдралын сорилт мөр эрч хүчээ мэдэр. Jameson Power. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь. Надад одоо ингэ санджаа ашихынд ч бас нэг юм элдв янзын юм байдаг штэ тий. Би ашихад тий Японоос ирэхдээ би ашихт юм юу өгсөн штэ. Нэг юм цэрэг болсон гэдэг өгсөн. Тэгээ тэр нь үзүүрлэгч байхгүй юу? Тий. Харандаа үзүүрлэгч юм. Тэгээд тийм өгсөн. Тэгээд яг хүмүүс ингээ хоббигоо ингээ олоод яачаад яг тэрэндээ ингээ дагуу хүмүүс юмнууд өгöd үү. Тий одоо жишээ нь хашаахт чинь би ер нь ийш тийш явахаараа авдаг юм нөгөө машин илүү шүү дээ. Жижиг гэн нөгөө нэг сүвнэр тэгэхдээ тэр чинь чанартай чанаргүй шээ тийм үлээ шүү дээ. Төмөр хаалга малган годог гэдэг ч юм. Тэрийг яг олж ирнэ. Тэгээ нөгөө хүмүүсийн хоббиг мэддэг учраас хүндэн зориулж ингэж юм байна. Тэгдэг аавын уулстай яг тэгдэг. Яаж мэддэг юм мэдгүй дээ бүгдийн л мэддэг болсон. Өөр өөртөө тааруулж. Гэтэ тэр нэг юм миний сонирхлын биш юмнууд бэлгэн ирэх амар хэцүү. Надаа нөгөө нэг хэдэн жилийн өмнө лээ 2 3 жилийн өмнө лөө
Pony гээд нэг юм гол чимэглэлийн дэлгүүр надаа ингээд баахан бууж, баахан эмэг явуулаад тэгээ тэрийг нь би ингээд нөгөө нэг ингээд зүгөөд сторидод өгөөрэй гэд надад явуулсан байхгүй. Тэгээ би аминдаа л ингээд янз бүрээр зүгөөл ингэсэн л дээ. Гэхдээ бүгднгийн нэг зүгөө дахиж ерөөсө зөөхгүй ингээд савнууд дотор ингээд хатгалаастай байж байгаа. Тэгээ хэрвээ тэрийг ингээд ашигладаг хүмүүс нь байсан бол амар гоё. Гэхдээ би нөгөө ашиглахгүй болохоор тэгээд буцаад бүгдээрээ шинээрээ шахууд хин ингээд байж байгаа. Тэгээд яагаад ч мэдгүй нэг тийм эмэг зүг сонирхол надад байна. Үнэхээр ном одоо уншдаггүй, сонирхдаггүй хүмүүс ном өгөхөр амар сонир бит юм л шүү дээ. Ерөөсө одоо би яана. Харин тийм шүү. Харин ямар ч бэлгэл одоо би яана л гэдэг шүү дээ. Тэгээд тэр гоё шимэглэлийн юм бол одоо би яана л гэж бодож байсан. Тийм би бүр яана гэж бодчиход үгүй яана их чинь ийм нэстэ сонирхдаггүй маа. Ерөөсө баг эмгээ солидгүй шүү дээ. Нэг эмгээ би чи баг жил мэл зүүчд юм аа. Тэгээд тий нөгөө нэг хайчгүйгээд нэг юм чаавас нэг жижиг нэг юм манэ зэнэ зүүчдэг. Тэгэл тэрийг баг жил мэл тайлдгүй усан дээр хороо тайлчаад буцаж зүүж мүчээл. Тэгээд чи сонирхдгоор намид өгчгөө гэжгүй би танд өмөр энийг олдгоо. Уг нь бол тэр чинь сонирхдаг наам шүү дээ тий. Аамын бол тэрийг бол амар гоё амьлуулаад гоё юм дээр зүгэл гоё гангар да. Надаа тийм ерөөстэй ч яахгүй. Нөө сонирхдаг юм тэр яахгүй. Одоо чинь тэгэхэд чи тийм их шүү сонирхолтой бүсгүүлж гэсэн байгаа шүү дээ. Гэртээ ингээд цуглуулдаг одоо би нэг байдгийн бүрийг дарс цуглуулдаг, вино цуглуулдаг бүхнүүдээс байдгийн бэлээ. Дарсны нөгөө нэг онгойлгогч байдаг шүү дээ. Тэрийг бүр ингээд яаж зорн цуглуулдаг. Наа чи ямар гоё хобби вэ? Тий. Ингээд тэр чи айгу гоё хэлбэртэй байдгийн бэ, өнгөтэй байдгийн бэ. Тэг баг хоёр сургуулга тийм. Би нэг хүн мэд юм байна. Чихэрний цаас цуглуулдаг. Ингээд гис наатдаг. Ингээ бүр ингээ альбом болгоод ингээд наацсан. Тэгээд тэт оны үйлдвэрсэн тийм ч хэрэг ийм хобби бол үнэхээр гойсон гэсэн. Тэг ингээд нэг эргээд чи ямар хобби гэдэг миний хобби энэ байна ингээд тайлбарлаж өгч мөгөөд альбом ингээд гоё айгүй нэг тэг бүр ингээ наацсан заяа. Маш гоё нэг тийм ямбаа ингээд нааж маацсан гоё. Тэр шээ шунал хобби цуглуулдаг юм байна. Тор цуглуулдаг. Тороо яах юм. Тор ингээ айгу гоёор ингээ эвхээдээ ингээ задлаад ингээ харуулж маруулдаг. Тийм хамгийн гоё сонирх. Бүгдийн задлахаар чинь дахиад өгч ядраа штэ. Тэгээд хамгийн гоёо ингээ харуулж маруулдаг. Хэмээн өөр тийм тормууд юм уу? Эм тентхий улс орноос ирсэн тормоор. Тийм багаз. Зоос цуглуулдаг хүмүүс гоё юм л. Эм тентхийн зооснуудыг цуглуулдаг хүмүүс айгу гоё юм билээ. Миний хамгийн хэрэгтэй юм чинь тэр штэ. Яг тэр чинь эдгээр ингээд байсан юм. 6 мургаад байсан баха. Марк зоосны цуглуулгатай байхгүй. Бүр тэрэндээ бүр ингээд Монголын нөгөө хамгийн анхны марк зарг. Яг нөгөө одоо нэг ингээд хавцандаа ингэж хийдэг маркны нэг цуглуулгын альбом тусдаа шүү дээ. Тийм жижиг юм гэлгар юмнууд байдаг ус марк хийдэг юм уу та. Тэгээ ингээд бүр ховор тийм Монголын маркнууд тэгээ ардаа энэ зоос хийдэг тэр чи бүрг юм таахгүй. Байж хагаад нүүдэл судалтанд 2 юм юу алга болоод альбом алга болоод. Харин яг юм ногоон хавцтай тийм хатуу хавцтай тийм альбом байдаг байсан юм биш. Тэгээ зоосны альбом тусдаа маркны альбом чинь тусдаа ингэ байдаг гэсэн. Тэгээ бүр ёо тэр нь бүр харамсаж хөнгөө алт. Нэрээ наачстай харамсалтай лээ. Бүр одоо байсан бол тэр чинь тэгээ би нэг цоврал үзчихлүү эсвэл нэг баримтат кино үзчихлүү та юу ачсан штэ нэг юм нэг шавжнуудыг ингээ хатаагаад бас ингээ хийцэн. Тэгээ ингээ хүм бас ингээ гоё цуглуулаад тэгээ бүр тэрийг ингээ нэг юм юу яадаг юм вакуум болгоч тийм үү тэр чинь яагаад ингэж нэршүүлээ тийм. Тэгээд юм шилийн юм дотор ингээ хийчдэг. Тэр сонирхолтой л. Биологи сонирхдаг хүмүүс бүгдээрээ л нэг тийм хүн цуглуулгатай дээ. Тэгээд миний бас нэг цуглуулга юу юм бэ наа? Нөгөө нэг аяа тав дийс харахаараа ингээ нөгөө нэг сэтгэлээ барьж дийлдэггүй гэд нэг юм гоё зураг мөрөгтэй эсвэл нэг юм гоё тий. Тэгээд ер нь энэ тентхийн одоо найз нөхдийн одоо үйл ажиллагаа ч юм уу эсвэл найз нөхдийн төрсөдөр ч юм уу тэгээд бэлэг авч өгөхөр дандаа би тийм нөгөө нэг юм өөрийнхөө сонирхлоор тийм аяг тавны хослол авч өгөхгүй дээ амар сонио. Тэг гоё шүү дээ тий. Хүнд бэлгэлэхэд ч гэсэн эмэгтэй хүнд бол ямар ч эмэгтэй хүнд бэлгэлэхэд аяг тавх нэг тийм сонирхдахгүй хаа. Муухай сонирхдаг. Яайда гэж бодох уу? Үгүй би яана гэж бодох уу? Би нөгөө нэг ингээд зэгцтэй байх гэж хичээдэг амар замбраагүй төрлийн хүн болохоор надад тийм олон новш байх тусмаа л надад хэцүү. Тий би одоо тий байлгаж жагаад өөр хүнд өгнө. Болохгүй болол дамжуулаад тий дамжуулаад эсвэл тэнд байгаа муу аяг тавнуудаа хаяад оронд нь авч тавих тий. Би болохоор зөвхөн бүгднийг хаяхгүй бүгднийг төрлөөр нь л ингээд байлгаж байгаа л янз бүрийн юм л хэрэглэмээр санагдаад хийдэг. Одоо ер нь хадгалсан тийм бэлгэнд ирсэн өөртөө авсан тийм хадгалсан юмнууд зөндөө байгаа тусдаа гарахаараа задландаа. Би бүрийн юунууд хэрэглэхгүй байгаа лакнуудаа нүүрний буудаг хувцснуудаа ингээд найз энийг авах уу гэдэг юм. Авал гэсэн хүмүүс нэг вау. Хэрэгтэй хүмүүст нь л хэрэгэл те. Тэгэхгүй бол муудаад хайчуулаас хайраа юм. Тийм шүү дээ. Гэ бас тараагаад өгчүүлээ гэж зүгээр юм л шүү дээ. За тэгээ дээрэс нь ийм билээ. Одоо ингээд хоббигоор авсан юмнууд чи ингээд зарим тохиол хэрэггүй болчих шүү дээ те. Тэгэнгүүт сторигээд зарчуул зүгээр юм билээ. Багахан мөнгөөр
Тэг хүмүүс ч юм үнгүү цэг юм дээр ингэ тийм хэлээ штэ. Одоо хүүхдүүдийг хэрэгэлдэггүй ч юм уу те. Ганц өмсөд жижигцэн гутал мөтлүүдийг сүү тараг өгөөд тэгээд ирээд аваа гэдэг билээ штэ. Амар хөөрхөн магаас те. Хүүхдийн юм бол яах вэ те. Том хүний юм бол за бас за арайчтэй гэсэн. Хэрэгж болох юм байна болохгүй юм биш үү? Тийм ээ хэрэггүй өөрөө хэрэглэхгүй бол тийм ээ хэрэгтэй нэг юм. Өөр чинь гоё шунал хөдлөгдөг юм юу байна? Мэдгүй одоо яг хоббироод шунал хөдлөж байгаа юм гэдэг юм гэхээр бас нөгөө юу заримдаа гоё шүү. Яг ингээд нөгөө арьс арчилгааны юунуудаар дэлгүүрээр хэсэг бас амар гоё шүү. Оо ёо. Би яг амар юм сануулсан. Ёо. Битгий наадсад яриач гойч байна. Миний цалин зүгээр л нүүрний юм. Би поктор 6 аваад заяа 2 3 сая төгрөг хуваагаал ингээл авчдаг гэсэн штэ. Шууд ингээл баах юм комнуу заяа. Тэг ингээд таарахгүй. Тэгэл таарна шахаастай юу. Ингээд хүмүүс ингээд за аваарай. Яа шүү юм тоогийн шүү аваарай гэл таарахгүй юм чи яах юм. Би өстө солид юм шиг автгсан штэ. Нүүрний юм нэр. Тэр ихтэй угаасаа гоё. Гэтэ тэр хобби бол үнэхээр гоё байсан. Тэгээд нүүр маань арай аятайхан болсон. Тэрний ачаар. Тэгэхгүй бол амар батга гардаг гэсэн юм чи. Гой. Тэгтээ тэр бас гоёсаа. Тэгээд тэр өрнөдөө бүгдийг дарж дуусгасан шүү. Өөр эргэлцсэн. юм чи. Тэр чинь гоё байхгүй хүн өөрийнхөө хоббир гэдэг юм авах юм сэтгэл сэрэгдэх болох. Тийм шээ. Яг ингээд хамгийн гол нь бүр яг ингээд авмаар санагдаад хахад мөнгөгүй байхад амар хэцүү те. Йоо, баг зээлж мэлээд авчмаар. Оо, идэ ёо. Тэ. Тэгээд хүмүүсийн шунлыг мэдээ 6 аваадаг боломж гаргасан биз дээ. Тэгсэн. Шуналтад аяжлаа боломж олсон дээр нэг аваад гэх. Pocket байна, өөр чин Store Pay байна, өөр юу дээ. Зөндөө. Одоо бүгдээрээ айгүй олон гарч ирсэн мөн тэ. Сон мон гэж зөндөө олон мэдээ шиг л. Би харин азар ерөөсөө тийм 6 аваадаг юмд ерөөсөө ордгоо. Тэгээд хүүтэн мөнгө зээлдэг аппликейшн ерөөсөө тавьддаггүй шүү дээ. Ерөөсөө бүр ингээд яагаад ч юм бэ бэргээд идэв. Ордож үзээчгүй хараач. Тэр гоо сайхны юмны дараа юу аасан юм бэ? Урууллын класс руу орсон юм байна. Тэгээд юу манай найз 10 жилийн найз надад юу Dior-ийн нөгөө нэг юм класс өгөөд, Lip Oil-ийн нөгөөд тэг үнэтэй класснууд ийм өөр идэм үү гэд ялгаа нь эндээ. Тэгээд би энэ хэдүүлээ 100 янз бүрийн газраар ингээд явж моохтаа ингээд аль болох тий үнэтэй класснууд авч цоглуулъя гэж айгу бодсон. Тэр нь илүү бас нөгөө нэг уруулан ч гэсэн ингээд удаан тогтцтой байдг юм бэлээ. Хямчнууч айгу хурдан ингээд арилждаг штэ тий. Нөгөө муутчдаг шүү. Тий. Тэгний бас нэг нөгөө нэг амар шунал хөдлөгдөг юм маск юм биш нүрний маскнууд. Нөгөө салфетик маск. Йоо тэр Японоос тэр салфетик маскыг аваад ирсэн зүгээр хамаг жин салфетик маск тавьчихдаг зөө. Тэр чинь амар татал шүү. Дотроо 30 ширхэгтэй маск заяо. Ингээд энэ тэмхий хүмүүст ингээд нөгөө нэг найз нөхөд хамаатан садан ээж аав одоо юу гэдэг те илч мэгчнэртэй тараана гэж хүн болгонд төсвөл нэг явж байгаа штэ. Тэгээ өөртөө 5-ыг авсан заяо. Тэгээ ингээд нийтдээ ингээд бодоод үзэн чинь дотроо 30 ширхэгтэй маскнаас би 13-ыг авсан байгаа юм чинь. Тэгэхээр чин тэр чинь бүр амар жин дарахгүй яхав те. За тэгээд Японд руу яваад маск сонирхож байвал битгий тэндээс маск аваарэ. Энд ороод ирсэн байх. Ороод ирсэн яг ижлэх үнэтэй байдаг шүү те. Тэгэхгүй бол үнэхээр жингэж дарна шүү. Үний үед бол гайгүй заяа. Үний үед бол өстой энд нөгөө нэг 70 мянга гэдэг маск чинь тэнд үсрээл нэг 18 мянгаар авсан байхгүй юу? Яхаараа тийм худлаа яриад байгаа. Тэгсэн шүү дээ. Тэгсэн. Би тэр нөгөө дотроо 30 шигтэй маскнууд чи хүмүүс бэлгэн нүгээгээд 18 мянгаар авсан байхгүй юу? Тэгээ сүүлийн Японд дэлгүүрүүдээр явсан чинь чи болохоор бүр их дэлгүүрээс авсан шүү дээ. Чи бөөнөөс навц юм шүү. Тий, наад чи нөгөө нэг Итгэвэр орж ирээ сая төгрөг бохолцсон. Харин тий наа чи амар үнэтэй дэлгүүрээс авсан байхгүй юу? Би болохоор нөгөө нэг буудлынхаа хажуудлын энэ боломжийн юм зардаг дэлгүүрүүдээр ингээ гисэдсэн байхгүй юу? Тэгээд 30 шигтэй маскыг 18 мянгаар авсан. За тэгээд хямдхан авчлаа гэж бодсон чи ер нь бол ачаа дарах тийм эрсдэлтэй юм бэлээ. Гэтэ ирсний дараа айгүй гоё. Маскын сайн хувьд бас сайн. Гэтэ нэг амар сонио юм нь миний нүрэн жижигдээд идэг. Япон хүмүүс чинь нүр нээр жижиг юм биш үү? Тэгээ ингээд хоёр талаараа ингээ хөрөхгүй заяа. Би ганцаараа надад тэгээд байгаа юм болов гэсэн ч үгүй. Яг энэс ингээ энэ сте тамир идэг. Яг ингээд болчихдаг. Япон маснууд амар жижиг юм лээ. Тэгээд болох бах нэрээ. Тэний нэг жижиг нүрэн шиг болох. Тэрийгээ тооцоолох юм бол тэгээд зүгээр гэж бодох юм бол окей. Зүгээр л юм байл. За тэгээд эмгтээчүүдийн шунал манддаг. Тэгээд ямар сандаа Японоос тэрний дайсогоос 4 ширхэг тэр нөгөө сая манад очиход байж исэн цэнхэр хундгыг авчрах үү тий. Дайсонд байдгүй мó. Би дайсод яг тэр нь байдаг байхгүй юу? Би тэгээ ингэ харчаад энэ сони ягаад
би энийг нэг авч ирсэн санагдаад байгаа. Ингээд харж ирсэн чи маань хуу Японоос хацсан. Японоос авчирсан шүү дээ бүр амар тэнэг. За өнөөдөр хамт байсанд бүгдэнд нь баярлалаа. Тэгэхээр манай бүсгүйчүүд маань өөрсдийнхөө бүр ингээд шунлаа хөдөлгдөг зүйлсийн талаар комент хэсэгтээрээ бас магадгүй зураг нь байвал оруулвал бүр гоё шүү. Энэ нөхөө бас тэ хобби шунлыг дэмжиж тэгээд хамтаасанд баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Канадын алдарт витамины брэнд Джеймсон байлаа. Дараагийн дугаараар иргэн байртахаар уулзцгаая. Баяртай. Дасгал, ажил, амьдралын сорилт бүр эрч хүчээр мэд. Джеймсон Power. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь.